Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ терминалийн чөлөөтэй ярилцлага цоошин дугаараа үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр 2026 оны хамгийн эхний дугаар буюу 131 дахь ярилцлага Монгол телевиз терминал 1-ийн студиэс улс орон даяар шууд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид нэр анх удаа зураач хүнтэй ярилцах гэж байна. Энэ бол Орчуудын эвлэлийн гишүүн соёлын тэргүүний ажилтан зураач Болдбаатарын Батчин. Сайн байна уу? Шинэ оны мэнд. За сайн байна уу? Шинэ оны. Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. За баярлалаа. Намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. За шинэ оноо сайхан өгцөн үү? Шинэ оны хамгийн ихний зочин болж байна. Мөн бид одоо хэдийнэ 130 дугаарын ярилцлага хийсэн боловч анх удаа зураач хүнтэй ярилцах гэж байна. Бас их онцлогтой дугаар болж байна. За шинэ оноо сайхан гаргалаа. Тэгээ бусдын адил сайхан гэр бүлтэйгээ тэгээд гаргалаа. Тэгээд өмнө нь бол төрөлх урлагийн салбараас бас орж байгаагүй юм тийм ээ. Тэгэхээр баярлж байна. Тийм өнөөдөр бас зураач хүнтэй ярих гэж байгаадаа бас их олзуурхаж байна. Тэгээд шинэ жилийн баярыг ер нь эх орондоо тэмдэглэдэг үү? Гадагшаа явчихдаг уу? Ер нь он солигдоход бол гадаад байж үзээгүй юм байна. Ер нь тийм. Монголд. Одоо таны хувьд бол гадны улсад суралцж ирээд гадны улсад бас маш олон үзэсгэлэнгүүдийг гаргаад Монгол улсдаа ирсэн. За тэгэхээр ер нь гадаадд болон Монголдо нийт хэд орчим үзэсгэлэн гаргасан байна? Хичнээн бүтээлийг амьлуулсан байна вэ? Мөн Монголд ирээд ер нь хэдэн жил болж байна? Тийм би ер нь Америкт бас сураад тэндээ бас ажиллаж амьдраад ер нь 7 жил өнгөрөөгөө тэгээд 2017 онд Монголд ирж ирсэн. Тэгээд 17 оноос хойш одоо шаргуу бүтээлээ хийгээд тэгээд бас ер нь цөмгөө орнуудад бас би даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүд ингээд гаргалаа. Тэгээд миний үзэсгэлэнгийн тоо бол нэг ойролцоогоор нэг 20 орчим үзэсгэлэн тэгтээ хамтарсан үзэсгэлэнгээ оруулаад басан байна. Тэгээд бүтээлийн тоог бол үнэхээр тоолог байна. Тоолоогүй юу? Тоолсон. Тэр талаар ер нь нэг баримжаалж үзсэн. Тэгтээ бол тэрийг бол тоолоогүй. Тэгээд яг мэргэжлийн зураач болсноос хойш бол бас яг өөрийнхөө хэмжээнд бол тоог алдчихлаа. Ер нь багцаал бол хэд орчим бүтээл байх шиг байна. 1000 цанг бол гарах бахаа. Тэгэхээр ер нь мэргэжлийн зураач болсноос хойш 1000 орчим гэх үү? Тэр хавцаал болов гэж бодож байна тийм. Тэгэхээр ер нь нэг жилдээ ойролцоогоор хэд орчим бүтээл дээр та ажилладаг гэсэн үг үү? Яг уран бүтээлийг бол яг жилдээ тэд гэдэг юм уу тийм тоо гаргахад бол маш хэцүү. Төлөвлөгөөт ажлыг бол шалгах зурах үе бас байж болно тийм. Жилдээ 100 зурагч зурах үе байж болно. Тэгэхээр тэрийг бол одоо хүмүүсээс асуудаг л да тийм. Нэг бүтээл чинь одоо хэд хонжээс гарах уу ч гэдэг юм уу ингээд нэг цаг хугацаатай тэрийг бол хэлэхэд аюу хэцүү байдаг. Тэр чинь нөгөө нэг яг тухайн үеийн те хүний бодол санаанаас гарч байгаа юм цаг минутаар хэлэх боломжгүй. Тэгэхээр бол тэрэн дээр бол тоо тийм одоо статистик гэдэг юм уу тийм хэлэхэд бол жоохон хэцүү. Батчин зураачийн хувьд л одоо таны бүтээлүүд Монголын их томоохон офисуудаар за захирлуудын өрөөнд за тэгээд сүүлийн үед бол бүр ингээд хувцсан дээр хүртэл ингээд гарч байгаа илээл хэрэглэл дээр би говь брэндтэй хамтарсныг лас хэлэх гээд байна л да. Тэгээд ер нь одоо сүүлийн жилүүдэд уран бүтээлийн ол зомог одоо юу байв? Ер нь томоохон ажлуудаасаа дурдаад явах юм бол Монголд ирсний дараах болон Монголд ирэхээс өмнөх уран бүтээлчийн амьдрал ер нь хэр өөрчлөгдсөн бэ? За яг хөө ер нь тэгээд ер нь сургуулаа төгсөөд яг мэргэжлийн зураач болчлоо гэж үзэж байгаа боловч тэгээд яг манай төрөлх урлагийн салбарт бол тийм нэг амар дардам замаар явдаг хүн гэж бол бараг байхгүй. Тэгээд залуу наснда бас л ер нь бүхэл одоо уран бүтээлээр амьдрна гэдэг бол бас тийм амар зүйл биш байсан л та. Тэгээд гадагшаа яваад бас ингээд хүмүүсийн хийдэг ажил төрөл хийгээл явуулна. Гэхдээ би бол яг хөө ер нь одоо хүний нутагт ажил хийж исэн ч гэсэн ерөөсөө би бодог биернээс нэг ч өдөр холж үзээгүй юм л дээ. Ерөөсөө ингээд наа манж загтдаг байсан. Тэгээд ер нь бол өөрийнхөө энэ мэрэгчлийг би хааж явсан орхиогүй. Тэгээд Монголдо ирээл ерөөсөө миний энэ
ерөөсөө миний амьдрах тэ миний хийх ёстой юм бол миний зөвхөн би зургаал зурх ёстой гэсэн тийм одоо өөрийн дотоод одоо философи гэх юм уу тийм юугаа баримтлал явсан. Тэгээ хүн яг ер нь аливаа юм бол ингээд шаргуу тэр юмныхаа төлөө ингээд тууштай чадвал одоо хүн үр шимийн хүртдэгэ гэдгийг л би одоо өөрийнхөө амьдрал дээр бас тодорхой хэмжээгээр мэдрээ явж байгаа л хүний нэг л гэж бодож байна та тийм. Та бол хүүхэд байхасаа л ер нь өөрийгөө зураач болноо. Би зураач байх хэрэгтэй байна гэдгийг мэдэрсэн ингээд ингэж би уншижсэн. Тэгээд одоо бас таны бүтээлүүдийн дийлийнх нь морьтой холбоотой бүтээлүүд байдаг тий. Хамгийн анх цаасан дээр баахан морь зурж исэн гэж ингэжсэн. Энэ баг 3 настай та зурж исэн гэв үү? Та бас ер нь бас их мэдээлэл сайтай байна. Өмнөх ярилцлага телевизэд өгсөн юмгаас үзсэн шиг байна. Яг би бол манай бол Сандгийн Болдбаатар гэж бас Монголын сайхан нэртэй уран бүтээлч хүн байсан л та. Тэгээд яг хоо бурхандаа тэнгэртээ яваад бас нэг удааг байгаа. Тэгээд ер нь бол манай аавынхаа л одоо аавыгаа одоо миний үлгэр дүүрэл болж хүүхэд наснаас л 3 настайгаас эхэл зураг зурсан л гэж ярьдیں۔ Тэгээл одоо тухайн үед хийжсэн юмнууд хадгалаастай зүйлүүд бас байж идэг. Тэгээл ерөөсөө миний амьдралд одоо өөр мэргэжлийг бодох ч юм уу сонгох ч юм уу талаар бодож байгаа. Тэгээл хүүхэд наснаасаа одоо энэ мэргэжлэрээ яваал одоо үдийтэй явж байна. Одоо таны хүүхэд насны дурсамжаас яриг гэх юм бол бас л ингээл зургийн урланд те будаг биерний үнэртэй ер нь нэг тийм орчинд дийлэнх дурсамжууд нь ер нь байдаг уу. Тэгээд тэр дурсамжийг насан туршдаа бас ингээ хадгалж явах их сайхан байдаг бах та. Тэглгүй ах уу. Тэгээд би чинь бас хүүхэд байхдаа бас олон улсын одоо аавынхаа буйнаар ингээд намайг олон улсын бас нэр хүндтэй хүүхдийн гар зургийн уралдаанд миний бүтээлүүдийг энэ төр явуулаад би чи Японоос бас Гран При шагнал энэ төр аваад тэгээд 2001 онд оны шилдэг хүүхэд болоод тэгээд багонд ерөнхийлөгчтэй энэ төр уулзаад ер нь бас ингээд тухайн цаг үедээ болвол ингээд бас тодорхой хэмжээний амжилт гаргаал яваадсан байгаа юм л та. Монгол бүх гэсэн сэдвтээ бүгчүүд барилдаж байгаа зургаар Гран При шагнал авч ирсэн гэж. Тэгсэн тэр нөө Япон гэдэг телевизээс зохион байгуулсан. 73 орны 120 мянган хүүхэд оролцсон. Тийм том хэмжээний хүүхдийн гар зургийн худалдаанд Гран При шагнал авч илаа. 120 мянган хүүхдээс Гран При шагнал авна гэдэг бол бас гайхамшигтай сайхан амжилттай шүү. Тэгээ одоо энэ зураг нь хаана хадгалагдчих юм бол? Одоо бол тэндээ одоо Японд хадгалагдаж байгаа. Ямар ч байсан миний гар дээр копийн л ирж ирсэн. Тэгээд их хүндээ үрд хадгалагддаг л гэж ойлгосон. Одоо та багасаа зурсан байна. Аав нас сайхан зураач хүн байлаа. Уран бүтээл нь өнөөдөр ч гэсэн амьд хിവэрэ байж гин. Тэгээд ер нь одоо зураач хүн өөрийн тэр зурдаг төрлөө сонгох нь бас их чухал байна тийм ээ. Юу сонирхдог вэ гэдэг нь их чухал байна. Юуг харуулахыг хүсдэг вэ гэдэг нь бас их чухал байна. Таны хувьд бол ер нь абстракт чиглэлээр түлхүү уран бүтээлүүдээ хийгээд яг энэ чиглэлийг сонгоод илүү одоо хийсвэрлэл талдаа тийм ээ. Сэтгэлгээний хувьд бүр ингээ хязгааргүйгээр тэрийг буулгах одоо энэ үйл хэргийг ингээ хийж байна. Тэгэхээр энэ өөрийн чиглэлээ ер нь яаж сонгож байсан бэ? Чиглэлээ сонгох хүртлээр бас одоо хэд хэдэн төрлийн арга барилаар ер нь зурдаг байсан уу? Ер нь зураач хүн чиглэлээ яаж сонгодог юм бэ? Энэ бас их сонирн байна. Ер нь бол яг хүүхэд наснаас бол ингээд бүр задгай гоё хүүхдүүдийн одоо зургийн уралдааны үзэсгэлэн энэ төр очиод үзэхэд бол маш гоё сэтгэх хүн ингээд яг л өөрийнхөө ингээ хийдэг. Яг мэргэжлийн сургуульд орохоор бол одоо хүссэн үсээгүй оюутнууд багшийн техникийг сурна. Техник болон энэ багшийн заасныгаа те одоо ерөнхий одоо эрдэм биднэрт одоо суур уран зургийн хичээлүүд энэ төр бүгд л орно л доо. Тэгээл бид нар одоо натур, натюрморт те байгаль дээр гарч итүүд хийгч гэдэг юм уу ерөнхийдөө сурах ёстой бүхэл зүйлийг оюутан болгоо ингээд сураал явна. Хэрхэн өөрийгөө олох вэ гэхлээр бол яг энэ хүний л бас л нэг
өөрийн хүсэл сонирхол одоо багшийн нөлөөч гэдэг юм уу те. Ер нь одоо энэ хүний л бас л нэг сонгох замын л нэг болчихж байгаа юм л да. Тэгээ миний хувьд бол яг хуу манай бас орчин үеийн хийсвэр сэтгэлгээгээр хийдэг байсан. Манай одоо багш маань, ангийн багш маань хүртэл гоё абстракт бүтээлэр мундаг уран бүтээл хийдэг юм хүн байдаг. Тэгэхээр хүмүүсийн нөлөө бас надад бол бас ингээд оюутан байхаас л ер нь маш гоё тэр өнгөний тоглолт, тэр цаад хилэмж те. Ер нь тэр гоё өнгөөр хүн яаж ажиллаж болдгоо гэдгийг бас ажиглаад надад маш гоё санагдал. Тэгэл өөрөө тодорхой хэмжээгээр тэрийгэ барьж аваад тэгэл тэр чинь өдөр ирэх тусам, жил ирэх тусам аливаа хэмжээнүүд туршлаган дээр одоо сайжирч те. Ерөнхийдөө нэг өөрийгөө олох дайны болж байгаа л гэсэн үг л дээ. Гэхдээ ер нь хүн яг өөрийгөө олно гэдэг бол зураач хүн хамгийн хэцүү байдаг юм. Ер нь тий. Одоо аль нь миний төрөл вэ гэдгийг мэдхээс шалтгаалаад тэр хүн амжилттай явах хэсэг нь бас шууд хамаарах гэдэг байна. Тийм үү? Тийм. Ер нь бол яг тэр хүн миний бодлоор бол тэр хүний дотроос нь л хэлэх бах. Ер нь би ингэж л би одоо тий реалист хөрөг зургийн хүн байх юм уу тий? Ер нь яах юм? Ер нь яг юу их вэ гэдг нь бол тэр хүний одоо өөрийнх нь л олж авсан туршлага, арга барил, багш нарын нөлөө тэднээс л хамаарч байгаа гэж бодож байна л да. Та Америкт 7-8 жил амьдраад Монголд ирэхэд одоо яг таны чиглэлийн буюу энэ модерн чиглэлийн, абстракт чиглэлийн уран бүтээлчдийн ялгаа ч юм уу, уран бүтээлийн онцлог нь ер нь харагдчихсэн үү? Хэр зэрэг одоо хөгжлийн хувьд өөр байсан гэж та дүгнэх үү? Би бол Монголын дүрслэх урлагийн салбарт байгаа уран бүтээлчтэй бол дэлхийд үнэлэгдэхүйц маш авьяастай мундаг гэж үздэг. Тийм. Манайхан бол хаанч очиод хаанч бүтээлээ явуулсан бүтээл нь бол хангалттай өмнөөс нь юмараа л явчихаар тийм авьяаслаг уран бүтээлчд бол зөндөө. Тэгээд манайхан одоо олон улсад те том бинаал олон улсын нэр хүндтэй одоо үзэсгэлэнгүүдэд бас зөндөө ордог л болсон. Нэг үе бол маш гоё хөгжиж ийн л гэж би хараад байна л да. Ялгааны хувьд ер нь ямар одоо тийм нэг сэтгэлгээний бөгөөд соёлын ялгаа оршиж чинь тэр яг одоо зурган дээр буухтаа бас мэдэгдэж байна уу? Жишээлбэл одоо Америкт ч юм уу тий зураачд за магадгүй за барууны орнууд болон Азийн орнууд гэх юм бол ер нь абстракт яг зурган дээр хэр зэрэг соёлын болон сэтгэлгээний ялгаа харагддаг юм бол та яг өөрөө зураачны үед юу гэж боддог вэ? Яг хоо цөөхөн зүгээр миний тэнд харсан одоо уран бүтээлчдийн бүтээлүүд бол бас нэг жижигхэн л хэсэгтэй. Би одоо харсан зүйлээрээ бас тэр том улсуудын үг дүгнэ гэдэг бол бас жоохон хэцүү. Тэгвэл ямар ч байсан бол одоо аль ч улс байсан ингэж хоорондын гоё туршлага солилцож тэ нэгнээсээ суралцаж тэгжил явбал илүү гоё гэж харсан. Бидний мэдэхгүй зүйл бол тэнд байж л байгаа байхгүй арга техник ч байд юм уу те зөндөө зүйлүүд байгаа. Манайх бол бас ер нь дийлэнх зураачд одоо нэг морь зурдгуу Монгол зураач байдгүй гэдэг шиг ер нь бол бас гоё манай нариун их гоё үүлэмжлэлтэй тэрийгэ одоо ямар ч арга барилд байсан гоё хослуулж хийдэг. Тэр нь бол маш том давуу тал болдог л доо Монголын уран бүтээлчтэй тийм. Яг бид ингээл харахад энэ дүрслэх урлагийн бүтээлүүд бол бараг заримдаа үнэлэшгүй ийм бүтээлүүд ч байна. Маш өндөр үнээр зарагдж байгаа, үнэлэгдэж байгаа бүтээлүүд ч байна. Үнэлгээний хувьд бол одоо урлагийг тэр ялангуяа дүрслэх урлагийг бол маш өндөр түвшинд үнэлдэг болчихжээ. За Монголд ер нь уран бүтээлчийн тэр өөрийн оюун санаанаас гарсан тэр сайхан зургийг, хийсвэрлэлийг одоо тэр өөрийн ертөнцөөс булгаад ирсэн байгаа тэр гоё дүрслэлийг ер нь хүмүүс яаж үнэлж, яаж хүлээж авч явах юм? Ер нь ахиц дэвшил юу байна? Та энэ дээр ямар дүгнэлтэх вэ? Ахиц дэвшил бол их ер нь тэгээд одоо түрүү хоёулаа ярьсан хүн хэрвээ хүн өөрийгөө олоод тийм үү? Тэгээд одоо өөрийнхөө арга техник тэрийг өөрийнхөө гоё нэрийн удс болгох нь бас их чухал юм байна гэж бодсон тийм. Одоо манай томчуудын уран бүтээлийг хинч хаанаас нь ч харсан тэгэл ер нь энэ тэрний зураг байна гэж таньдаг штэ тийм. За тэрийгээрээ
да мэдээж хүн бол бас тэр цаад өгөгдөл өөрийн гоё шинийг ирэл хийлж байгаа байдал те мэдээж сайн бүтээл байх хэвээр. Тэгээд одоо тэр хүнд тодорхой хэмжээний менежмент байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлээ олон дийлгэж таниулж те тэгэхгүй бол хичнээн авьяастай байгаад хин ч үзүүлж харуулахгүй байгаад байвал хин ч мэдэхгүй л байхгүй тэр хүнийг. Тэгэхээр олон түгэж одоо сошиал хөгжсөн өөрийнхөө хийсэн бүтээснээ олон таниулж ингэж явбал одоо манайд цуглуулагч нар те маш олон болцсон зураг сонирхогчд бас их л болсон байна л да. Ер нь бол сайхан уран бүтээлчд бол ингээд гоё юмаа шаргуу хийж яхад бол гоё ер нь хангалттай сайхан амьдрах тийм болцоо байна. Болцоо бүрдчихэд байгаа үеэ л гэж би бол бодож байна. Би харин яг асуух гэжлээ. Сайн зураач хажуудаа сайн маркетертэй байх ёстой мó? Эсвэл тэр сайн бүтээл өөрийгөө зараад өөрөө ингээ яриа авчдаг юм уу гэж. Энэ их харьцангуй ойлголт уу? Тий, ер нь бол харьцангуй тэгээд олон хүчин зүйлүүд нөлөөлнө шүү дээ. Тухайн хүний нэр алдар нөлөөлж юм тий. Тэгтээ бас үнэхээр хинч танигдаг уран бүтээлч байхад аюу сайн бүтээл хийцэн байхад ингээл хүмүүс аваад явцдаг. Ер нь бол тэрийг бас ингэж ер нь аюу харьцангуй хайрцаглахыг хэцүү байна тий, тодорхойлох аюу хэцүү л сэд болчиход байгаа юм л да. Бас нэг ийм сонирхолтой бодол надад төрсөн. Одоо өөрийнхөө рүү байна гэж та бас ингээл сайн хэлээд. Тэгээ өөрийнхөө төрлийг олох, өөрийнхөө онцлогийг мэдрэх, өөрийнхөө рүү байхаа гэж. Энэ хэр чухал вэ гэдгийг таасаа хэллээ. Гэхдээ дахиад одоо жишээлбэл ингээд гайхаад ч юм уу яг ингээд илүү ингээд бас бодчихлаа л да. Одоо Винсент Ван Гогийн тухай гэхэд л тухайн үедээ үнэлэгдэж чадаагүй, тухайн үедээ тэр хүний зургийг ойлгоогүй мэт боловч маш олон жилийн дараа тэр хүний зураг зарж утсан гэдэг байна шүү. Гисэн хатал одоо өнөөдөр тэр зургийн үнэлгээ ямар байна? Дэлхийд дахинд тэр бол тий урлаг сонирхдаг байтугай сонирхдаггүй ч хүн төрөлхтний бас сод сайхан бүтээл болж ингээд үлдлээ штэ. Тэгэхээр энэ цаг хугацааны хувьд бас одоо уран бүтээлч хүн азтай байх, азгүй байх ч юм уу ийм ойлголтоос байна уу? Тий, ер нь бас одоо үе бол бас өөр те. Одоо орчин цагт бол өөр тэр цаг хугацааныхаа одоо тэр нөхцөл байдлаас шалтгаалаад бас тэн дээр одоо хүний хувь тавиланч гэдэг юм уу те хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол одоо цагт бол ер нь уран бүтээлээ тэгж өөр одоо тэр уран бүтээл одоо Ван Гог гэдэг хүн чинь амьд ахуйдаа нэгэн зураг зарж үзсэн. Тэгвэл дэлхий дахин тэрийг хүлээн зөвшөөрөөд те тэр чи юуг харуулж байна? Тэр хүний яг тэр бүтээлийг харахад Ван Гог л харагддаг үстэй. Ер нь энэ Ван Гогийн арга техник тэр хүн чинь айл бишээ өөрийгөө олоод хэдэн мянгаар нь бүтээлээ хийгээд тэгээд тэрийг хэр зураг байна, сайн уран бүтээлч үү, муу уран бүтээлч вэ гэдгийг дэлхий шүүрчж байгаа байхгүй тэр чинь. Тэгээд бүх хүн хүлээн зөвшөөрөөд тэгэхээр хүн альва нэг альч урсгал төрөл жанрыг байсан хүмүүс мэдэх байхгүй ер нь одоо хэр сайн бүтээл байна, муу бүтээл вэ гэдгийг. Тэгэхээр бол ер нь бол яг уу цаад санаа нь юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр хүн одоо тэр хийж байгаа зүйлдээ маш үнэнч байх хэвээр хүн гоё тэр уур чадвар тэр эрэл хайгуулыг үргэлж эрхэмлэж ингэж явах хэвээр. Тэгэхээр болвол мэдэгднэ л гэсэн үг тэр альва нэг зүйл чинь ер нь. Зураг хуучрах тусмаа үнд ордог уу? Энийг та бас юу гэж боддог вэ? Ер нь тийм ер нь яг уу би энэ талаар бол бас нэг амар айхтар их мэдлэггүй байсан. Ер нь одоо ингээд галереага хариуцаад ингээ явж байхад бол ерөнхийдөө бас ойлголт нэмэгдэл байна л да. Ер нь бас сайн уран бүтээлчийн сайн бүтээл бол цаг хугацаа өнгөрөнгөт л хүмүүсийн асууж байгаа үнэн нь бол нэмэгдээд байдгаа гэдгийг бол би бол одоо бас биеэрээ мэдчихлээ л да. Ер нь үнэлгээ нь өсөөл байдаг. Үнэлгээ нь өснө ер нь. Та өнгөрсөн онд Hue Art Gallery-г нээсэн тийм ээ. Галерей нэгдснээс хойш
хэд орчим үзэсгэлэн тавигдав мөн одоо тэнд тавигдж байгаа бүтээлүүдийн за одоо яг хуу мэдээж тодорхой хэмжээнд үнэлгээ тавигдж байгаа шүү дээ. Уран бүтээлч маань өөрөө бүтээлээ үнэлээд тэнд үнэлгийг нь яг доор нь ингээ бичсэн байдаг те. Дундаж үнэлгээ ер нь хэд орчим байна вэ? За яг хуу олон уран бүтээлчтэй бас хамтарч ажиллаж байна. Гэхдээ зөвхөн манай галерейн хувьд аваад үзэхэд бол яг хуу ингээд 1-2 саяас эхлээд 1.5 сая долларын зураг ирсэн манай галерейд тий. Ер нь бол тий тэгэхээр бол маш олон уран бүтээлчтэй ахлаар үүний хувьд бол бас 50 мяцаа гэж хэлэх бол айгүй юу янз бүр. Тэгээд дээрэс нь цаг хугацаа бөгөөд өөр бусад хүчин зүйлээс хамаарад үн бол өөрчлөгдөж байдаг. Тий яг одоо бүтээлийг бас хэр их цаг хугацаа орж хийснээр нь үнэлнэ гэдэг бас хэцүү. За. Тий. Удаан зурсан зураг бол илүү үнэтэй гэсэн ойлголттой хүмүүс байгаад байдаг байхгүй юу бас. Тэрийг бол би бол хувьдаа үгүйсгэн ер нь. Тэр бол харьцангуй хэний бүтээл байна, ямар зураг байна гэдгээсээ бол маш их хамаарна л да ер нь. За одоо жишээлбэл зураач тухайн зурсан бүтээл худалдаа авж байгаа хүн гэсэн нэг юм 3 юм тал байна шүү дээ тийм ээ. Одоо энэ гурвалжин ингээд яг үүсгэд бас нэг юм нэг гоё огтлолцол ингээ байдаг байх. За өөрөөр хэлэх юм бол зураач бол бүтээлээ зураад ханд үлгэхэд тэр бүтээлийг ирээд авж байгаа хүн бол бас нэг цаанаас учиртай ч юм уу, утга учиртай ч юм уу нэг тийм холбоос одоо үүсдэг болов уу? Жишээлбэл тэр бүтээлийг аваад насан туршдаа гэрийнхаа ханд үлгэнө гэдэг бол насан туршдаа тэр мэдрэмжийг худалдаж авч байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр тэр бол бас нэг хамаагүй ч юм уу, өөртөө таалагдаагүй ч юм уу, эсвэл таагүй мэдрэмж төрүүлж байгаа бүтээлийг хүн бол авч хандаад болохгүй шүү дээ. Тэр би нэг юм одоо нэг гурвалжингаар л хэлэх гээд байна л да. Энэ холбоос ер нь хэр чухал вэ? Яг үнэн. Ер нь бол зураг болгоо эзэнтэй байдгийн. Ер нь тий. Тэгээд би одоо өнгөрсөн зураач болоод одоо ингээ 15 6 жил ингээ бүтээл хийгээ явж байгаа. Бүтээл болгоно нэг очих хөстэй хүн тийм байдаг хэвгүй. Тэгэхээр бол яг ингээд нэг одоо түрүүний чи хэлдгээр бас айгүй учиртай ингээд сонин бэлэгдлэр ингээд таарах ч юм уу. Тэгээд яг уран зургийн галерей гэдэг бол ер нь бас их гоё нийгмийг соён гэгэрүүлэх тэр уран бүтээлийг яг хүссэн зураг хайгаа явж исэн олохгүй байсан хүнтэй ингэж учруулж өгдөг, болзуулж өгдөг юм бас их тийм гоё газар юм байна гэдгийг би одоо ингээл мэдрээл явж байна л да. Тэгэхээр эн чинь юм нөгөө нэг бүтээлийг эзэнтэй юм учруулах газар юм байна. Ер нь орон зургийн галерей гэдэг бол бас тийм. Та ер нь ягаад галерейн бизнес эрхлэе гэж бодох болов? Яг нөгөө уран бүтээлээ хийгээд явж явах үед ер нь борлуулалтын дээр дахиад нэг ийм нэмэлт бас зүйл зайлшгүй шаардлагатай байна гэж харсан уу? Гүүгөө энэ манай Хью галерей бол яг ер нь тийм нийгмийн хариуцлагын хүрээнд би одоо ах нартайгаа нийлээд ингээд бүтээн байгуулад ингэсэн юм байна. Тэгээд энэ бол яг ер нь зүгээр яг ингээл яг бизнесийн ашгийг энэ төр бодвол ийм өдөр тутмын тийм юу бол ахгүй шүү дээ. Эний чинь бол гоё юм нийгэмдээ гоё юм үлдээ соён гэгэрэлтэй ийм бас олон улсын стандартад нийцсэн ийм галерей гэдүүлээ яа гэсэн үндсэн дээр л байсан. Тэрнээс шууд би бол яг зүгээр өөрийнхөө хувьд би дан бүтээлээ хийгээд нэг овоож оцоохгүй ч гэсэн хүний дор орохгүй ингээд зүгээр хангалттай явж болох л байсан л да. Гэхдээ надад бол одоо ийм галерейг яг нэг бизнес гэж хэлэхээсээ илүүтэйгээр бас энэ дүрслэх урлагийн салбарт бас арх завчирж байгаа юм үлдээ яа гэсэн бодлоор л хийсэн. Яг таны хувьд бол та уран бүтээлч хүн учраас бас илүү тэр утга учир нь үнцэнтэй байна тийм ээ. Яг олон улсад ч юм уу ер нь яг одоо энэ
бизнес олгоод хөгжүүлсэн газарт бол галерей бол бас яа харахгүй их том мөнгө эргэлдэж идэг. Ийм газар болж хувирсан байдаг. Тэгэхээр Монголд ер нь яг тэр шат руу ойртоход ер нь хэр зэрэг алхам үйлцсэн гэж та нар харж байгаа вэ? Бас миний төсөөлж ирснээс бол харьцангуй сайн. Ер нь бол ингээд бас тэр газраа л ирдэг үйлчлүүлэгч нартай ингээ болчтой юм байна. Тэгээд бас ингээд одоо би бас ингээ хамтарч ажиллаж байгаа уран бүтээлчтэй бас нэг төрөл жанрын юм бодоол за эдний чинь нэг ийм бүтээлүүд байдаг да гэд нэг хүмүүсийн юунд ингээд суучж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр хүмүүс чинь зөвхөн манайхыг л зорж ирдэг болчдөг ч юм уу үзэсгэлэн болгон дээр эднийх юу гаргах бол дэлгэж үзүүлэх бол гээд ингээд бүр хүлээлттэй байж байгаад ирдэг болсон ч улсууд ингээд байж л байгаа юм л да. Тэгэхээр галерей болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой болж таарах уу? Эсвэл одоо гаргах үзэсгэлэн дээрээсээ тодорхой хэмжээний одоо бүтээлүүдэд шүүлт хийж тавьдаг гэсэн үг үү? Ер нь ямар шалгуураар галерейд тавьдаг уу? Одоо яг хувийн хувьсгалын галерей нэг 10 хэдэн галерей байдаг л гэж тийм тоо байгаад идэв. Тэгээд ер нь янз бүрийн өөрийнхөө юугаар юма бариад явж байгаа. Зарим нь яг ингээл худалдааны те бас яхаал зарим нь бол бас мэдэн орчин үеийн талтай contemporary ч гэдэг юм уу юм. Яг пост галерейнуудын одоо баримталж явж байгаа юуг нь бол би тэр болгон мэдэхгүй. Яг нь бидний одоо баримталж байгаа зарчим бол сайн уран бүтээлчийн чанартай үзэсгэлэн сардаа нэг гаргаж яал гэсэн тийм юутай явж ийн л да. Жилдээ нэг 10-аас 12 үзэсгэлэн тэгэхээр гарч тарах гэдэг. Зургийг за ер нь дүрслэх урлагийн бүтээлүүдийг уншиж ойлгох нь боловсрал мөн үү? Эсвэл энэ хүнд байдаг төрөлхийн мэдрэмж үү? Эсвэл энийг олж авдаг уу? Би бол тухайн хүний мэдрэмжтэй л амар холбоотой гэж хэлнэ. Миний л хувьд. Тий. Хүн мэдрэмжгүй хүн байвал одоо урлагийн боловсролын олгодог сургуульд 1000 сураад тэрийг хүлээж авахгүй байхгүй. Бараг сурахчгүй байхаа гэж. Бараг сурахчгүй тэгээд тэрийг ингээд зүгээр л хажуу талаас нь хажуугаар нь ингээд харахчгүй өнгөрдөг улсууд байна. Тэгээд одоо нэг бүтээлийг харчаад 20 саяар зурагдсан зураг нэгээд тэгэхээр би наадах чи бол 200 мянгаар авахгүй юм байна. Тэргээд хүртэл тэгэл яриа явж байгаа хүмүүс байж л баг. Тэгэхээр тэр хүмүүсийн буруу биш байхгүй тэр чинь. Өстэй тэрийг яг юуг одоо мэдрэмжийн асуудал байна. Тэрийг ойлгож яах юм тийм амьдралынхаа хугацаанд толгойд иж аваагүй л байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэрийг хүн болгон таашаах алба байхгүй. Яг хоо ингээд том улсын хэмжээнд масаар аваад үзүүл бол яг хоо нэг багахан хүн л дүрслэх урлагт дуртай байгаа шүү дээ. Хүн болгон яахгүй. Тэг чин манайх ингээд нэг одоо жоохон хармаас заас тиймэрхүү нэг талдаа малдаа болохоор ингээд бөөнөрөө ингээд ороод ирдэг те. Тэгэхээр бол одоо нэг үзэсгэлэнгийн юм уу ч гэдэг юм уу зүгээр нэг лайк хандл мандалтыг харахад л ингээд багч байт юм уу ер нь нэг тийм тэгэхээр бол тэр чинь нэг хүмүүсийн л нэг хэсэг хүмүүсийн гоё таашааж яадаг тийм л юу байхгүй. Галерейгаар хүмүүс хэр их зочилж байна. Зочлохдоо бас хүмүүсийн насжилтыг харуул ер нь хэд орчим насны хүмүүс төлхөө зочилж байна. За заста янз бүрдээ ахмад дуучаарж ирсэн мэдээ хүүхдүүд. Гэхдээ яг хуу ер нь одоо бас их гоё ойлгож үздэг хүмүүс бас нэлээд залууж гин үү гэж хараад байгаа. Ер нь бол зөвхөн одоо худалдан авалтан дээр ч юм уу нэг ингээд хараад үзэхэд те 40 30 40 насны хүмүүс айгүй их яадаг болсон. Байна. Бүтээл одоо өөртөө те. Тэгээ манайхан ч одоо гоё одоо уран бүтээл өөрийн болгож авч байгаа хүмүүс чинь бас их айгүй гоё тийм кайфтай авдаг болсон байна шүү дээ. Би бол хямдрал энэ төр өсөхгүй. Би одоо харин энэний л эзэн болж байгаа даа бүр амар хаппи байж гэдэг юм. Тэгээд ер нь амар гоё тийм мэдэрч тэрийг гоё таашаалтай бүтээл өөрийн болгодог болсон байна даа л гэж харж байна.
гоо зүйн таашаал гэдэг зүйл одоо таны амьдралд бол маш чухал зүйл болж таарна тийм ээ. Ер нь альва зүйлээс тэр нэг гоо үзэсгэлэнгийн, гоо зүйг нь тэр сайхан зүйлийг нь бууж болох үс буюу хүнд таашаал өгж болох үс зүйлийг ер нь яаж олж хардсан бэ? Одоо гудамжаар явхад ч юм уу байгаль дээр гарахад ингээл нүдэндээ байнга тэрийг зураглаад явах уу? Тийм яг хоо би зүгээр өөрийнхөө хувьд аваад үзвэл би одоо байглаас ч байсан хаанаас ч байсан ийм гоё сайхныг л шүүрэх дуртай хүн болов гэж бодоод байгаа байхгүй юу. Би тэр гоё өнгийн хугарал, тэр гэрлийн тусгал те тэрнээс ш би маш гоё надад үнэхээр гоё санагдсан юм а би шүүрч авч бүтээлтэй ингэж шингээхийг хичээн тэгтээ зөвхөн зураач болгон юмны гоёыг бас зураад авахгүй л те бас энэ шүүмж зурж болно нийгмийн болохгүй бүтэхгүй тэр бол яг тухайн уран бүтээлчийнхаа юунаас л хамаарна. Миний бол бүтээлийн хувьд бол яг би одоо нэг хүн хараад уурн хүрээд ахаар хүн чочоогоод ахаар нэг хүнд нэг хар бараа сэтгэл өгөөд ахаар юм бол хийдгүү гэдгээ бол мэднэ. Ямар ч байсан. Яг тийм ч учраас би илүү гоо сайхны гоо зүг ингээ буулгах талаас нь асуулаа. Тэгэхээр ер нь байнгын л хараад анзаараад явж идэг үү? Тэгин ер нь бол бас энэ гоё хөдөө энтер явж хахад манай одоо Монголын хөдөөний байгаль бол үнэхээр бас үнэхээр гайхамшиг штэ. Би бол бас яг нэг 10 гаруй орноор явсан байна. Гэтэ бол бас ингээд одоо Монголынхоо 100 ингээ хөдөө явахаас илүү бол таашаалыг болуулаа өөр нэгэн орноос одоогоор бол аваагүй байна. Ямар ч байсан тэгээд тэр өнгөний тэр олон гайхамшигтай өнгийн тэр юуг л би одоо өөрийн толгойдоо ингэж шүүрч авсан юмыг л би одоо тэр өөрийнхөө арга техниктэй хослуулж те одоо тэр зотон дээрээ л ер нь болохыг хичээж байгаа. Тэгээд маш олон эрэл хайгуул хийж гин. Энэ арга техник өнгө гэдэг ч юм бол ерөөсө хязгааргүй те. Би одоо тэр яаж ингэж яваад гэхдээ би одоо өөрөө гоё шинэ юм гаргаж ирэх хэрэгтэй гэсэн байр суурийг бас нэлээд эрхэмлээл тэгэл ажиллаад явж байна. Та Монголын хоо зунд дуртай юу? Эсвэл ер нь хамгийн гоё улирал гэвэл аль саруудыг хэлэх үү? Дэж зураачлахын 100 намар 2 л байгаа шүү дээ. Намар бол уурлаг юм гэдэг үг хөрлөө байгаа шүү дээ. Бусд нь улирал юм аа гэдэг. Тэгэхээр бол намрын улирал бол угаасаа бүр аимшигтай гоё. Тэр зүгээр тэр өнгийг тэгж тоглож чадвал тэгэл энэ бэлэн хүнд амар гоё хичээл байж байгаа. Таны аав зураач мэргэжлийг бурхны мэргэжил гэж ингэж хэлдэг гэдэг хэлжсэн тий. Та мэдээж үүнтэй санал нийлэх байх. Яагаад бурхны мэргэжил гэж хэлдэг байсан юм бол байнгын зурж байхдаа бясалгадаг болохоор тэр эсвэл одоо оюун санаанд төрсэн зүйлийг буулгаад бодит толгож байгаа учраас тэр юм болов. Та энийг ер нь юу гэж тайлах вэ? Яг уу би одоо энэ асуултыг чинь далимдуулаад нэг юм хэлэхэд бол яг ер нь оюутан байхад би одоо уран бүтээлээ тэгээд одоо оюутан байхдаа юмаа хийгээл инглээ. Гэхдээ над яагаад ч юм би тэр үед яг нэг тухайн үеийн нөхцөл байдлаараа яагаад ингээл яг миний үеийн найз нөхөд солонгос яваал нэг эргэж ирэхтэй амар гоё тэ ингээд хэрэгтэй ирээд ч юм уу ингээл яагаад би яг надад одоо би энэ зургаараа амьдрахад ер нь жоохон худлаа юм шиг санагдчихсэн үед байгаа. Тэгээд би ер нь бол нэг хэлж ирсэн. Аав чиртөө би ер нь ялла сургуулаа боллоо. Солонгос явж ажиллая. Тэгэхгүй бол ерөөс арай л биш вэ гэд нэг хэлж ирсэн. Тэгэхэд манай аав надаа бүр тэрийг эрс няцаагаад чи миний хөө тийм байхгүй. Энэ бол бурхны мэргэжлээ. Бурхны өгсөн мэргэжлээ. Миний хувьд авьяас байгаа. Чи юмаа л үг дуугүй юмаа сайн их чамд авьяас байгаа. Чиний ирээдүй чинь гэрэлтэй гэж надад хэлжсэн байхгүй юу?
чам зөндөө гоё ирээдүй байгаа гэд. Тэгээд тэр үед бол яг аавынхаа үгэнд ороод тэгээл тэр нэг гадаад мадад явах юугаа яагаал тэгээл сургуультай сураал төгсөжсэн л доо. Тэгээ яг эргээд бодоход бол бас тэгээд бас аавынхаа үгнээс зөрөөгүй тий одоо тэгээд хүнд нь ороод ингээд явсандаа бол тэгээд одоо баярлалтай би одоо өөрийнхөө хүссэн мэрэгчлэрээ ингээл тодорхой юм шиг нийгэмдээ жижигхэн ч гэсэн байр суурь эзлээл ингээл бас явуулчлаа л та. Тэгэхээр ер нь аав хүн бүгдийг мэддэг. Энэ бол бурхны мэрэгжил шүү. Хизээш тийм байхгүй. Зүгээр л дуугүй уурдах юм аа хий. Чамд авьяас байгаа л гэж хэлж ирсэн. Өөрөө тэр мэрэгжлийнхээ сайн сайхныг мэдэрсэн хэдийнэ тэндээсээ таашаал авч амьдрч байсан хүн учраас тэгж хэлсэн баха. Магад өөр хүн ч юм уу зураач мэрэгчлэлтэй хүн биш байсан бол за одоо тий зах зээлийн юм үед илүү одоо материалын байдлаа сайжруулахын тулд өөр ажил мэргэжил сонгоод яваа гэж зөвлөгч байсан юм билүү? Тэ өөрөө бас яац ер нь эцэг хүн гэдэг тэгэл бас лалсын хараатай л хэлжсэн юм л да. Таны бүтээлүүд дотроос ингээд харахад та өөрөө л ер нь хамгийн сайн мэдж байгаа ах. Ер нь юуг илүү их дүрслэх дуртай байна вэ? Ямар сэдвэр зурх их дуртай байна? Эмэгтэй хүмүүс хоёрыг бол их сайн мэдж байна. Би байгалыг бас буюу одоо навч мавчийг бас их ус навч гэх мэтчлэн тийм ээ. Ер нь яг одоо миний нүдэнд бууж байна л да. Тийм яг уу ер нь тэгээд бас олон зураач нарынхаа адилаар бол Монгол хадууга бас зөндөө зурсан. Тэгээд тэгтээ би одоо эмэгтэй хүний гоо сайхныг бүтээсэн байна уу? Одоо Монгол одоо байгаль адуу тий тэднэрийгээ дүрсэлсэн байна уу? Аль болох л тэр бүтээлээс одоо би харагдаж явах нь л чухал гэдгийг л баримталж байна. Ер нь тий би ямар ч дүрс утга агуулгатай юм юу ийсэн яг өөрийнхөө энэ арга техникээр тэгээ сүүлийн үед яг ер нь өнгөний юм яг абстракт зохиомжинд бол бас яг тэрүүгээрээ бас л их ажиллаж байна л да. Ер нь одоо хийсэн бүтээлүүд гэвэл бас олон учраас тэр донд бол маш олон утга агуулгатай бүтээлүүд байсан л да. Тэгэхээр хаанаас нь ч харсан Батчингийн зураг мөн байна гэж танигдхууц байх хэвээр гэж та хэлж байна. Тэгэхээр одоо таны үндсэн яг өөрийн чинь гаргаж ирж байгаа техник бас байна гэж ойлгох уу? За бас өөрийн гаргаж ирж байгаа гэвэл бас жоохон өрөөсгөл болно л да. Тэр чинь би одоо мэдээж хүн одоо аваасаа үлгэр дөөрэйл багш нараасаа үлгэр дөөрэйл авч даган дөөрэйч те зөндөө арга техник нь олон улсын уран бүтээлчдээс ингэж бас олон юмнаас ингэж л өөрийнхөө юу бас яаж байгаа байхгүй. Дээрээс нь өөрийнхөө оюун бодлоос бас ургаж гарч ирж байгаа тэр юм одоо өнгө одоо өөрийнхөө мэдрэмжийг л тэр юутай ингэж байна. Тэрнээс биш бол би бол ингээл цоо шинэ хүний гаргаж байгаа өнгө гаргаач юм уу бас тийгж ярил бас арай жоохон өрөөсгөл болчих болов гэж бодож байна л да. Гэхдээ бол одоо хэнийгч хуулаагүй хэнийгч яахгүй яг л зөвхөн өөрийнхөө юмд ингэж л явж байгаа. Та урландаа маш их цагийг өнгөрүүлдэг үү? Ер нь дийлэнхтэй урлан дээр байдаг уу? Тийм урлан дээр ерөнхийдөө байна. Яг одоо нөгөө нэг галерейн ажилтай маань бас ингэж хамттан тэрийг яах гэж бас арай жоохон бүтээл дээрээ суух цаг бол багасж байгаа. Гэхдээ нөгөө нэг хүн бол бас юу ч амжуулж чаддаг шүү дээ, тийм. Ер нь юу ч бүтээж чадна, юу ч амжуулж чадна. Тэгж л байдаг та. Сайн бүтээл гарахын тулд магадгүй бас төвлөрөл чухал болов гэж бодож байна. Гадаад амьдралтай хит их хутгалдаад ирэхээр төвлөрөл байхгүй болох ч юм уу, онгод орохгүй байх ч юм уу тийм тохиолдлууд байдаг уу? Эсвэл энэ нэг тийм монцын хүчин зүйл биш үү? Яадаг юм болоо зураач нарын хувьд? За харилцаа адилгүй байх. Миний хувьд бол урландаа ороод хаалгаа яваад би ер нь хүмүүсийн хажуу зурч чаддаг шүү дээ. Ганцаар очил.
яг ганцаараа ороод ингээл бас нэг ажил мэжлийнхаа хувцсыг өмсчээл ингээл байж хахад одоо тэр бүтээл дээр ажиллаа байж хахад л миний одоо хамгийн дээд тийм гоё сэтгэлийн амар амгалан л байдгийн. Ер нь бол тэгэхээр бол одоо галерейхаа ажил, уран бүтээл тэр юугаа яг гоё ингээд зохицуулж яваад одоо сурчлаа. Ер нь бол тийм. Нэг бодлын бас одоо бясалгал гэж ер нь хэлнэ шүү дээ. Тэрийг бол тийм бүрэн гоё төвлөрж байна. Өөр юу ч бодохгүй байна. Тэр бодол санааг бол одоо хязгааргүй орхиж байгаа боловч тэр бол ухамсаргүйгээр тэр үйлдэлийг хийж гинэ гэдэг бол одоо бүр үнэхээр бас тийм ээ дээд оршихуун нэг юм сайхан үйл болчихж байгаа юм да. Тий, ер нь одоо гэрте байхдаа ч юм уу ингээл машин төвчрэл мөвчрэлд ингээд эргээд харангуут ихэнх цагийг ингээд фейсмэс ороод ингэчээд байгаа байхгүй юу? Ер нь ингээд нэг одоо дийлэн хүнэлтийн нэг рефлекс шиг ятаа гараад ирэл ингэдэг. Урлан дээрээ орохлоор би ингээд 4-5 цаг уцснаас хол зүгээр цаг хурдан өнгөрөөд ингээд яагаад байдаг байхгүй. Тэгэл ингээд баах мессеж ирсэн. Өөх ийм бодчихлоо л гэж бодож байгаа юм. Тэгэхээр тэр чинь юмдаа төвлөрөх тийм амар гоё бясалгал юм да ер нь бол. Өнгө сонголтын тухайд бол янз байдаг байх. Тэр нь тухайн уран бүтээлчийн, тухайн зураачийн сэтгэл зүйн байдлаас их хамаардаг уу? Тийм за сэтгэл зүй хамаатай за мөн одоо тэр бүтээлийг ингээд эхнээс нь явж байгаа тэр хоорондын гоё зохицол өнгөний одоо тэр хоорондын юм маш чухал гэдэг байхгүй. Ингээд зэрэгцээ тавихад ерөөсөө зохицохгүй тийм өнгөнүүд гэж байдаг. Тэгэхээр бол тэрий чинь одоо тэр өнгөний одоо уусал тэр зохицол гэдэг юм чинь одоо маш тэр чинь миний бас нэлээд олон жилийн туршлаган дээр л үүсэж байгаа юм байгаа юм л да. Тэр тухайн үеийн тэрнээс бас яг нэг учиргүй тэр өдрийнхөө юунаас болоод эмоцоос гэвэл бас жоохон юу ерөнхийдөө би одоо тэр бүтээлийг хэрхэн эхлэхээс эхлээд хэрхэн дуусах хүртэл энэ бол ерөнхийдөө ингээд зураглаж байгаа. Болохоор тэр хүний бас хамгийн чухал өнгөний мэдрэмж аахгүй. Өнгө чинь зүгээр нэг юм зардаг өнгийг нэг ингээд нялаад ах нэг өөр те. Тэг чинь энэ гурван өнгийг найруулахад ийм өнгө гардаг та гэдгийг би айлуушээ одоо мэдсэн байгаа болохоор тэрийг гоё амьд өнгө гаргаж ингэж яах нь л чухал байгаа. Тэрнээс биш үндсэн 7 өнгийг аваачаал ингээл ингэчгэд бол таач магадгүй хийчих магадгүй шүү дээ. Тэгэхээр бол тэр хамгийн чухал өнгөний мэдрэмж, зохиомжийн мэдрэмж тиймэрхүү чухал зүйлүүд одоо миний абстракт зургийн төрлөлд бол хамгийн чухал та. Та ер нь урлагаа ямар байлгахыг хүсдэг вэ? Эсвэл урландаа ороод одоо хамгийн сайхан хэсэг нь ч юм уу? Эсвэл одоо тэр түүнийг амьлуулж яадаг нэг тийм гоё амин сүнс нь ер нь юу байдаг вэ? Яг урлан дээр ороод би зүгээр л яг энэ тамхи татдیں۔ Тэгээд надаас хамгийн түрүүнд яагаад ч юм тэгж орлоо. Кофе уугаад тамхи асаачаад яг юм ажиллаж байхад надад нэрийн гоё кафе гэдэг байхгүй. Тэгээд ер нь сурлан дээр хүний бас амар гоё үн цэнтэй цагууд өнгөрдөг л гэж боддог шүү. Уран бүтээлч хүнийг өөр ертөнцид амьдардаг хүмүүс гэж заримдаа асцэгдэг тийм ээ. Ер нь та тэрийг юу гэж боддог вэ? Та өөр ертөнцид амьдардаг хүмүүс үү? За яг хөө би бол нэг амар тийм нэг тийм төрлийн хүн биш дээ. Нэг өөр ертөнцийн нэг онгод монгод гээд нэг би бол нэг айхтар онгод монгод гэдэг нэг ярьдагчгүй. Яагаад тэгэхээр би бол зүгээр дандаа л гоё юмаа хиймээр санагдж идэг. Тэр нь л цаанаасаа онгод л гэсэн үг юм байлгүй дээ те. Тэрнээс нэг өөр яг хоо зураач хүн бол бас нөгөө нэг аливаа зүйлийн мэдрэмжийн тал дээр ер нь арай илүү байдаг гэж магадгүй гэж бодож байна. Тэрнээс бол миний хувьд л тийм нэг өөр ертөнцийн бүр нэг хит ингээд байгаа юм бол аахгүй би айлуулахгүй ингийн гоё хүмүүсийн адилаар зүгээр гоё л дарга махыг хэлчихэж байна шүү дээ.
дараахан байхыг хичээдгээ гэдэг бол одоо өнөөдрийн бүр нийт ярилцлагын туршилт бас ингээд тодорхойлж болохоор сайхан үг байна. Би бол таны баг хариулт болгоноос их дараахан юм аа гэдэг ингээд бодол бас надад ингээд төрж байла. Тэгээд ер нь таны зурсан зургуудаас хамгийн том хэмжээтэй зураг ямар хэмжээтэй зураг байдаг юм болоо? За нэг 4 метр зэтрэл байх. Миний одоо ер нь 3-4 метртэй том ажлууд энэ төр эхэлсэн явж байна. Тэгээд энэ 26 онд өөрийнхөө галерей дээр бас нэг бие даas үзэсгэлэн төлөвлөж байна. Одоогоор яг өдөр нь болвол зогдоогүй байгаа эхлээд бас ер нь би яг үзэсгэлэн гаргана гэдэг бол нэг бүх байгаа юмаа бас хамж чимээд ингэж нэрвшилтэй. Тэр чинь ингээд том концепцоор нас нэлээд бодож те хануудаа хүртэл бодож яг гоё үзэсгэлэндээ ингээд хийгээд сая бэлэн болсны дараа л мөн үзэсгэлэн гарах ёстой л да. Тэрнээс бас нэг ойрхон үзэсгэлэн гаргая гэж нэг өдөр тавьчаад үзэсгэлэн зориулаад ингээл амар хурдан машин дааж те хийх бол бас хэлэхгүй л дээ. Ер нь одоо чанар ур чадвар одоо тэр чанар арга техник тэрэн дээрээ бол нэлээд л өөртөө өөрийгөө жоохон загинжил. Тэгэхээр 26 онд бол маш том зорилготой байгаа юм байна гэж тийм. Бол зорилготой бас олон улсын энэ тэндээс бас яг нь ер нь ингээд гадны үзэсгэлэнгүүд оролцоод ингүүт энэ дэлхийн бас юм дүрслэх урлагийн салбарын юм томоохон газруудтай контакт үүсгээд ингээр бас жилдээ тэгэл бас нэг урилгууд энэ төр ирнэлтэй ер нь нэг 2-3 гадна дотны үзэсгэлэнгийн энэ төр урилгууд ер нь тийм төлөвлөгөөнүүд бас гарцсан л байж л. Одоо абстракт зургийн хувьд бол баригдмал биш тэр сэтгэлгээний эрхчлөлийг харуулж байгаа ийм төрөл болж таарж байгаа. Тэгэхээр энэ бол бас давтамжийн хувьд гэх юм уу одоо дахин давтагдах байдлын хувьд бол бараг л боломжгүй л гэж хэлэх гээд байна л да тий. Гэхдээ бас одоо цаг хугацаа явах тусам ч юм уу олон зуун бүтээлүүд гарах тусам заримдаа жоохон адилхан болох үедээ гэсэн айдас танд байдаг уу? Яг уу нэг хүний тархинаас гарч байгаа юм бол төстэй болох юм бол байна штэ. Тэгтээ миний одоо сүүлд олон хүмүүст хэллээ. Миний нөгөө өмнөх бүтээлийн одоо фотог аваад над дээр ингээд хүрээдэрч байгаа байхгүй. За яг л энэ чинь хэрэгтэй байсан. Айл уушаа эзэнтэй болоод явчихжээ. Эзэн бүтээлээ. Гэ би энийг чинь л хийлгэнээр ихлээр одоо бол би үнэхээр боломжгүй. Би одоо наад зурсан зураг ингээд хараад за энд нь юм өнгө ингээд сууж байгаа. Тэгэхээр наад чинь ерөөсө бүтээл болохгүй. Зүгээр яг өнгө колоритны хувьд бол бас төстэй юмрхүү бүтээл гарч болох юм. Зүгээр тэрнээс биш бол одоо би дээр үед хийжсэн бүтээлийн чухал зурмаар байна гэдгийг л тэхэн одоо хэлтэйгээр хүмүүст ингээд хэлж ин л та. Тийм. Тэгээд нөгөө ихэнд нь асуудаг тэр давтагдахгүй байдал гэдэг чинь бол угаасаа үнэлтэд тэр чинь дахиад ингээд хуулж зурхад угаасаа юм боломжгүй. Тэр чинь ингээд зүгээр яс ингэж ажиллаж байгаа зурагч тэр чинь ингээд нэг эмоцоор тэр өнгөний юм санаандгүй гоё тэр буулт өнгийн сүлэлтэй тэр юмнууд ч юм бол хуул зурхад бол ер нь бол гоё. Тэгэхээр бол тэр мөн чанар нь бол бас гоё үнцэнтэй. Наад захын жишээлбэл тэр зураас давхурга нь хүртэл ямар ч дахин давтагдах боломжгүй шүү дээ тийм ээ. Ер нь одоо сайн ингээд миний зургийг ингээд бүр оройс ч юм уу ингээд бүр ингээд үзвэл минийх чинь хатаан дээр нь ажиллана. Ер нь амар зузаан юм бол тийм л та ер нь тэгжээж одоо өнгө зохиомжийн хорон зай наан цаан тэр юуны яг өнгө зүү газраа байж тэгжээ тэр чинь зураг болж байгаа юм. Тэгэхээр яг хүмүүс зарим хүмүүсийн ойлголтоор абстракт зураг чинь зүгээр өнгийн нэг ингэсэн л гэж ойлголоо. Тэр чинь цаанаа бас орон зайн амар том философи гэж байна. Тийм болохоор бас сая би одоо ядаж давхурга нь хүртэл ингээд давтагдахгүй ямар ч боломжгүй
гэж бас надад ингээд орж ирлээ. Тэгээ одоо миний сэтгэлд юу бодож чинь тэгэхээр айгүй хэм шунал төрж байна. Галерейд нь очиод ингээд бүтээлүүдийн бас ингээ харах юмсан гэсэн ийм бодол төрж байна. Тэгээд магадны өдөр бол одоо боломжтой болох байх. Танд нээлттэй тэгээд баярлалаа. Үедээ манай галерейд зочлоорой. Маш их баярлалаа. Хоёулангийн ярилцлага 7 минутын хугацаа үлдсэн байна. Тэгээд бас зураач хүний бодол ямар байдгийм бэ? Мөн энгийн одоо үзэгчид бидний хувьд бас ямар байдаг бол гэж одоо гайхширдаг асуултуудыг бас асуухыг хичээлээ. Тэгээ магадгүй асуугаагүй өнгөрсөн ч юм уу, аль эсвэл бүр энийг хэлэх юмсан гэж бодож исэн зүйл танд байсан бол бас хэлэх цаг хугацаа хоёуланд нь байна. За яг ер нь тэгээд би одоо түрүүн бас дуурсан хүн одоо зөвхөн өөрийнхөө салбараар жишээ аваад ярихад бол манай дүрслэх хөдөлгөөний салбарын одоо залуу гарч ирж байгаа дүүнер те ер нь эхлээд сайн юмаа тууштай хий те эхлээд одоо өөрөө яг зүрх чинь юу хүсээд юу хэмээр байгаагаа дагаад ингээд яг тэрийгэ барьж аваад ингээ те тэгээд одоо тэгсний дараа одоо манай мундаг уран бүтээлчид бүгдээрээ л ийм ер нь дартан бис замыг туулж ил ингэж л яасан. Тэгэхээр юуны тухайд хөрлөгөө ингээд одоо бүтээлээ ингээл нэг юм хийчихэл тэрийгэ зарах гал ингээл яагаад гэдэг тийм бити байгаас гэж би хүсдэг. Хүн ихлээд сайн одоо бүтээлээ ингээд ерөөсөө жил ирэх тусам л сайжруулах талаар л бодох хэрэгтэй. Ядаж нэг 10 жил шаргуу хөдөлмөрлж гэдэг. Тэрний дараа бол бас хүний бүх юм өөрчлөгдөнө. Тэгээд гоё ганц үг хэлэхэд бол бас гоё тууштай байгаарай л гэж хэлээ да доошоогоо. Доошоо үйтэй. Дээшигээ би ямар юм хэлж болохгүй. Таны аав зураач байсан та 3 настайгаасаа ингээд зурж эхэлсэн гэж байна. Тэгэхээр ер нь хүүхдийн тухайд би яс төгсгөлтний асууя гэж бодоод байна. Хүүхэд магадгүй зурдаг, зурах сонирхолтой ч юм уу, тийм одоо хүүхэдтэй ээж аваад байх юм бол хүүхэдтэй ер нь яаж хандвал илүү зохистой вэ? Тэр авьяасыг ер нь хөгжүүлэхийн тулд ямар орчин бололцоо нөхцлөөр ер нь хангаж өгөх вэ? Нөгөө талдаа хүүхдүүд бас ээж аваасаа ямар дэмжлэгийг ер нь хүсдэг бол одоо зурх дуртай хүүхдүүд ч юм уу тий одоо зургийн дугуулан мууланд явах ч юм уу ямар нэгэн хэрэгслийг нь хангалттай аваад өгөх ч юм уу янз янзын л хүчин зүйл байгаа. Яг ер нь өөрөө андшгүйлтэй хүүхд бол яг өөрөө тийм дуртай тодорхой хэмжээний өгөгдөлтэй хүүхд бол андшгүй ер нь хүүхд болгоно зураач болох албагүй ч гэсэн ер нь бол баг зурдгүй хүүхэд гэж бол ховор байдаг те баг насандаа те тэгэхээр энийг нэг тодорхой хэмжээгээр ер нь ингээд насанд хүртэл ч юм уу тодорхой хэмжээгээр хөгжүүлжүүл тэр цаашаа хүн болоод төлөвшөлт нь урлаг гой зүүн мэдрэмжт нь амар тийм юутай маш их дэмтэй зүйл байхгүй ер нь тэгэхээр зураач болох албагүй ч гэсэн тэр урлагийн юуг багтаа эзэмсэн хүүхд бол шал өөр. Тэгэхээр бол гоё сайн багшид өгөх хэрэгтэй. Тэ тэрийг одоо гоё одоо зургийн хүүхдийн зургийн уралдаанд ч юм уу оролцуулж явах хэрэгтэй. Айгүй урам авдаг. Тэгээд ер нь бол жоохон томроод ирэхээр хэрхэн яах үгүй зураач болох үгүй ингээд цаашаага салаа замаараа ингээ явцдаг болохоор ер нь гэхдээ багт нь энэ дүрслэх урлагийн одоо мэдлэг боловсрол олгоно гэдэг бол цаашаа насан туршид нь хүн байх тийм гоо зүйн маш том ач холбогдол өгдөг гэж боддог би. Та хэдэн хүүхэдтэй вэ? 2 хүүхэдтэй. Хүүхдүүд нь зурж байна уу? Ер нь зурж байна. Тийм. Гэтэ яг одоо нэг бүр нэг амар тийм боц юу болоо. Гэхдээ ерөнхийдөө хөөрхөн зурнаа. Гэхдээ та бол зураач заавал болоорой гэж хэлэхгүй. Би бол ерөөсөө нэг
зураач болох юм болоо гэж боддгоо яг үнийг хэлэхэд. Тэгээд бас яг зураач болоод бас хэцүү шттэ. Ер нь яг зураад бас яагаад хэрхэн яваа илээ те бүр бас ер нь бас зураач хүн бас нэлээд чадaltaй нэлээд бас цойлж ч юм уу тэгжил явахгүй бол ер нь бол бас тийм амар бас биш зөвхөн уран бүтээл хийж амьдрна гэдэг бол тэгэхээр бол яг хаа тэгээд өөрсдийнхөө мэдрэмжүүгээр явна л үзэл гэж боддог л да яг зураач болгон ч юм уу тийм бодлоо. За баярлалаа. Их амттай яриа байлаа. Би бол шимтэн сонслоо. Үзэгчид маань ч гэсэн бас их сонирхож шинтэж сонссон болов уу гэж найдаж байна. Тэгээд ярилцлагын төгсгөлд та энэ онд танаа галерей дээр тавигдах үзэсгэлэнгүүдийн тов нь гарчихсан байгаа мэдээллүүдийг бас үзэгчдэд өгөөж уран зурагт хайртай, дүрслэх урлагт дуртай маш олон үзэгчид бас үзэж байгаа хаа. За тэгээ ерөнхийдөө урьдсан байдлаар үзэсгэлэнгүүд бол зоогдсон байна. Тэгтээ бол яг одоо зоогдсон үзэсгэлэнгүүд яг одоогийн байдлаар бол бас зарлах цаг нь арай болоогүй. Тэгэхээр нөө тухайн үедээ арай наан бид нэр ингээд бүх маркетинг тэр юмнуудаа явуулаад яачдаг учраас одоо уран бүтээлчдийнхэн ч хүсэл байна. Одоо чимээгүй байжгаад бүүм хийх дуртай улсууд байна. Тэгэхээр тэрийг бол одоо цаг тухайд наваарай. Цаг тухайд нь мэдээлэл өргөе гэж тийм. Гэхдээ 26 онд нэг том хүлээлт байгаа юм байна гэж ойлголоо. Таны бие дас үзэсгэлэн. Миний үзэсгэлэн бол байгаа. Мөн цаг хугацааг нь дөхүүлээд. Би бас тийм сарын нь бол бас ингээд нууцлж байна. За маш их баярлалаа. Тэгээд бас орчин цагийн гайхамшигтай сайхан уран бүтээлүүдийг урлаж байгаа. Бас дүрслэх урлагийн салбарт тод олон гялцж байгаа. Залуу зураачийг бид бүх өнөөдөр урьлаа. Тэгээд урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд маш өндөр амжилтыг хүсье. Энэ нийгмийн хүнд хэцүү цаг үед хар бараа мэдээлэл тунд урлаг бол хүнийг одоо маш сайн сайхнаар цэнгэлж, эерэг зүйлийг өгч, таашаал, тайвшрал ер нь үгээр илэрхийлэмгүй тэр бас сайхан зүйлсүүдийг өгөх ийм хүчтэй бөгөөд эд шидтэй бараг тодорхойлох боломжгүй ч хийж хэлж болох үст тийм ээ. Зарим хүмүүсийн хувьд шүү дээ. Ийм сайхан зүйлийг ингээд үргэлжлүүлэн авч яваа танд бас нийт үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. За баярлалаа. Тэгээд намайг бас амар өндрөөр үнэлж хэлсэнд баярлалаа. Тэгээд яг энэ нэвтрүүлгийг өмнө бас ярилцлагуудыг хальт цогцохос харж илээсэн их мундаг хүмүүс л ороод байх шиг байсан. Тэгээ намайг бас тоож урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд ярилцахад таатай байлаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа танд. Үзэгчдээ бид 2026 оны хамгийн ихний ярилцлага орчуудын эвлэлийн гишүүн соёлын дөрвөний ажилтан зураач Болдоотрын Батчинтай хийлээ. Энэ ярилцлага Монгол телевиз болон Терминал нийтэг гэсэн пэйж дээр лайв бичлэг хадгалагдана. Мөн та бүхэн YouTube руу ороод Терминал нийтийг чөлөөт ярилцлага гэсэн плейлист руу оронгууд энэ ярилцлага өнөөрөө 18 цагаас хойш YouTube-т ингээ байрших болно. Тэгээд дахин үзхийг хүсэх юм бол та бүхэнд боломж байх нэ. Ингээд маргааш 14 цагаас энэ студидтэй шинэ зочинтойгоор уулзъя. Дахин шинэ оны минь төргий. Баяртай үзэгчтэй.